Монгол зүрх өнгөрц. Сайн байцгаана үзэгчдээ. Манай энэ удаагийн дугаарт Унгар дахь Монгол оюутны холбооны тэргүүн Обола их сургуулийн 2 дугаар курсын оюутан Баасан Жавын бурмаа оролцож байна. За, манай нэвтрүүлгийг зорж цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцож байгаадаас маш их баярлалаа. Баярлалаа. За, шалгалт бүлэг эхэлсэн үү? Ер нь эхлэхээр байна да. Арай эхлэх байгаа мó. Арай эхлэхгүй. Ер нь эхлэж. Бэлтээ. За. Хоёлаа яриагаа чиний бага наснаас эхлэмээр байна. Бага наснаас нь эхлээл ингээл цаашаа явчих хоёлаа. За, би 2006 онд Сүхбаатар аймгийн Баруурч сумын айлын том охин болж мэдлсэн. Тэгээд бага насаа бодохоор ер нь юм дэндүү юм аз жаргалтай юм эрхтэй нэг дураараа нэг мэлэг бүтэн амар хайран донд өссөн хүүхэд ер нь санаанд орж ирээд байдیں۔ Тэгээд хамгийн анхудаа ухаан орсон дурсамжууд гэх юм уу шууд ингээд нэг орж ирж байгаа дурсамжууд хийхдээ өвөө манартайгаа холбоотой ер нь орж ирж байна. Тэгээд нөгөө аав ээж хоёр маань хоёулаа нэг төрийн ажил хийдэг, аав маань одоход ажилладаг, ээж маань эмч хийдэг. Тийм хоёулаа ингээд амар завгүй дандаа юм бэлэн байдал байх хэвээр. Тэгээ ингээд баярын өдрүүдээр ч гэсэн аав ээж хоёр маань ингээд байхасаа баг байхгүй нэх байдаг. Тийм болохоор ер нь өвөө манартайгаа илүү их цаг хугацааг өнгөрүүлсэн болов гэж тийм байх. Тэгээд ер нь багтаа өвөөгөөсөө салдаггүй хүүхэд байсан л гэж хүмүүсээс айгүй орж ирээд үү. Нэг бага хатарсамжуудыг цагаансраар айл хэсэгтэй нэг хүмүүс ярьдаг да. Тэндээс ер нь сонсоод байхад өвөөгөөсөө салдаггүй, өвөөгөө ингээл бар биш хөглөлтөшөө болгоод нүрээ нугаагаад, бүсээ нугаагаад, бүсээ боогоод явж байдаг нэг тийм хүүхэд байсан гэж ярьдаг. Тэгээд тийм ер нь өвөө манартайгаа тэгээд би доороо бас 3 дүүтэй. Тэгээд дүүнэртайгаа ер нь их цаг хугацаа өнгөрүүлсэн болов. Тэгээ бас сонсоод байхад багтаа амар аттай хөхтэйсэн гэж ярьдаг. Тэгэж хийхгүй юм байхгүй, чадахгүй юм байхгүй. Бүхэл юм би гэж явж байгаа нэг юм айгаа аттай л хөхт байсан. Тэгээд томроод манаас цэцэрлэгийн астуусаад тэгээ сургууль ороод тэгээд хичээлээ амар хийдэг хөхт болсон. Тэгээд ягаад гэвэл манай бага ингээ багш манай аавын төрсөн дүү байсан. Тэр болохоор ч тэр юм уу ер нь амар хичээлээ хийдэг. Тэгээд манай багштай манай анаа намайг жоохон оройн цаг магаар ингээл олимпиадад бэлдээд ингээл хичээл хийлгээс болох гэдэг. Өвөө болохоор үгүй. Чиста хүүхэд онтол матол гэж жоохон тэрхэндээ маргалтаан тий намайг өмөр хамгаалах юмнууд бол болдог байсан гэсэн. Тийм багтаа ер нь тиймэрхүү л байсан да. Аав ээж нь ямар ажил хийдэг? Хаана ажилладаг? Аав маань болохоор онцгойд ажилладаг. Ээж болохоор эмнэлэгт ажилладаг. Тэгээд жижиг аймаг болохоор ч тэр юм уу манай аав ээж хоёрыг л одоо тэр аймаг хэцүүцэх гээд байгаа юм надад санагддаг байсан юм аа. Тэгээ ингээ аав ээж хоёрын утас нь байнга ингээд хажууд нь ингээд бэлэн байх та 5 минут ч бараг утас нь ингээ холбож байхгүй. Хизээ одоо хаана хин өвтгий хин мэдлээ. Хизээ хаана ямар одоо галт төмөр осол гарлаа хин мэдлээ. Тийм болохоор ер нь аав ээж хоёр маань байнга л бэлэн байдалтай дандаа л хотын төлөө гэсэн сэтгэлтэй ер нь байдаг байсан. Тэгээд ер нь тэгэл хэцүү шттэ жоохон бахад гинт одоо ээжиг эмнэлэгтуудад аваад явах гинт одоо хагалгаа орё гэдээ аваад ч юм уу гинт тэнд одоо төмөр гарлаа өвөл бол янз бүрийн машин одоо тасанд сууцлаа хүн амтан малтай алга болцлоо гэдэг ч юм уу янз бүрийн асуудлууд ер нь гарч ирээд байдаг. Тэгээд юм болгонд манай аав хоёр яваад ер нь амар завгүй тэгээ аав хоёроо аль болох юм сэтгэлийг нь чөлөөхгүй одоо гэр орны асуудал хүүхдүүд наа цаана гээд элдв гэсэн юм санааг нь зовоохгүй байх юмсан да гэж ер нь айлын том охины хувьд ямар мундаг бодож явдаг байсан. Ягаад ч юм цаанаасаа. Тийм тэгэл аав чой даахгүй гинт одоо өшин ороо явахаар очвол тэгэл өвөө юм нарыг дуудаад бид нарыг хараад ер нь байж. Би тийж харж байна да. Харж байна л да. Өвөө эмээтэйгээ айгүй их цагийг өнгөрүүлсэн байдаг. Тэгээд айгүй ирэх байсан гэх юм. Тэгэхээр айлын том байхын ачаал ер нь айгүй бага байсан болов уу гэж харж байна. Ер нь намайг айлын том гэд аав ээж хоёр маань нэг ч удаа одоо дүүгээ хар гэрээ ажил хий хоол хий гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Яг ээж надад хэлсэн байхгүй юу?
айлын том болгон гэдэг чинь яг чиний одоо хүссэн үүрэг чинь биш шүү дээ. Бид нар л ингээд чам дүүнэр гаргаж өгсөн болохоос чи ингээд айлын том гэсэндээ чи ямар нэгэн одоо боломжуудаас хоторох ч юм уу тэгэл болохгүй шүү гэж ер нь мундаг биш. тийм одоо үзэл бодлыг манай аав айгу баримталжсэн гэх юм уу. Тийм болохоор ч тэр мөө би ерөөсөө нэг юм айгу итгэвтэй ерөөсөө гэр орны ажил санаа зовдоггүй, дүүнэр мөнөр гэж санаа зовдоггүй. Яг л өөрийнхөө юу гэж чинь тэрийг бүгд ингээд толтолнод хийдэг хүүхэд байсан. Тэгээд өглөө аав ичээртэйгоо цог гэрээсээ гараад орой аав ичээрээсээ бараг орой орж ирдэг. Тийм л завгүй нэг тийм айгу ажилтаа юм шиг л явдаг байсан да. Тэгээд ер нь дүүнэрийн асуудал бараг өвөө юм нэр ч юм уу. Асар шиг санагдаад ямар ч би нэг юм айлын том гээд өстө түгэ авах хэрэгтэй, хоол их хэрэгтэй гэж болчихсон явчих. Багын бурмаа. Одоогийн бурмаа хоёр мөрөөдөл нь зөрж гин үү? Багтаа юу мөрөөддөг охин байв? Одоо юу мөрөөдөж байна? Багтаа тэгээл нөгөө нэг адилхан хүмүүсийн адилтай өвдөж харж байгаанаас болгож тэр юм уу? Нийс бол би баг яасан. Гэж явдаг айгүй маягтай тэ жоохон тийм охин байсан. Тэгээд бас жоохон бүжгэлдэг байсан. Тэгсэн чинь сургуульд ороо жоохон бүжгэлдэг болсон чинь би ер нь бүжигчин болно. Тэгээд дахиад жоохон самраад чинь бүжигчин болно гэдэг юм те. Ер нь нэг юм үдэж харж байгаа юмнаас амар мэдүүлдэг юм шиг санагцсан. Одоо миний мэргэжлээ байгаль орчны инженер ер нь жоохон байгаль орчны асуудал талдаа ер нь их дэлхий одоо болж чадахгүй байгаа байгаль дэлхийн дулаар ч юм уу те цаг уурын өөрчлөлт гэдэг юм. Тиймэрхүү юм илүү одоо төвлөрж эхэлж байгаа гэх юм. Тэгээд мэргэжлээс сонгосон шалтгаан гэх юм бол би ер нь 10 жил захта айгүй энэ хичээлээ хийдэг гэсэн бүх хичээлээ амар шаргуу хийдэг. Нэг одоо зарим хичээлийг бол хэрэггүй юм чиндээ түр одоо хаяад илүү чухал хичээлд анхаарал хандуулж бид нар гэдэг штеп би бол үгүй бүгд ингээд адилхан л яг ингэж анхаарлаа хандуулж хичээлээ хийдэг гэсэн. Тийм болохоор ч тэр мөө яг мэрэгжил сонгох төхөөд ирсэн чинь би яг ямар ч мэрэгжил сонгосон би бүгд ингэж чадна. Сурталчилж би чадна гэсэн бодолтой байж байгаад яг мэрэгжлээ сонгох төр тулаад ирж байгаа тулж ирээд би яг шахаад захтаа юм байгаль орчныхоо газартай хамтраад айгүй олон үйл ажиллагаа ерөн зохион байгуулад оролцоод явчихсан байхгүй юу. Яг тэр тутгаараа тэгээд нөгөө талаараа миний сонирхол одоо 10 жил тахад байсан байгаад байгаа. Тэгээд нөгөө талаараа одоо дэлхийн тулгамдаад байгаа асуудлуудын номер 1 бол яалтч хүм. Тэгээд нөгөө AI амар хөгжөөд байгаа. Тэгээд AI бас яг энэ байгалийн нөхцөл байдал хүчин зүйлсийг бас орлох болж байгаа юу гэвэл яг ойрын хэдэн жилдээ бас хэцүү. Тэгээд нөгөө талаараа бас сонгосон шалтгаан маань ер нь яг энэ их дэлхийн ашлах хорвоо дээр ирээд одоо нэг нүцгэн бацхаас хойш гэдэг үг байдаг да. Яг тэр шиг одоо энэ их дэлхийн энэ цаг дэрсэн энэ хугацаанд бас ийм ээлтэй хүн байж байгаа те дэлхийдээ ийм хийж бүтээсэн ээлтэй хүн байж байгаа бас хэвсаа гэдэг ч юм уу те нэг жоохон тэмхүү юм болсон байж магадгүй. Би тэгж харж байгаа л да. Чамаг заахад оюутны холбооны тэргүй эжент чиний мэргэжил надад маш гоё санагдаж байгаа. Манай монголчин те одоо зөвлөлт хийдгээр төвшөнд яваалаа, байгаль орчин ямар байгаа вэ те бүгд мэдж байгаа. Тэгээд чи төгсөөд Монголд очиод ажиллах уу? Тэгээд энэ мэргэжлийг магадгүй Монгол оронтойгоо те уялдуулаад энэ мэргэжлийг сонгосон байх гэж бодож байгаа. Чамд одоо манай Монголд хамгийн нэгдүгээрт яг энэ байгаль орчны инженерчлэл гэдэг мэргэжлээр хамгийн нэгдүгээрт юуг онцолж, юуг өөрчилмөр санагддаг вэ? Ер нь цаашдаа уусаа би яг энэ мэргэжлэр Монголд л ажиллах хэрэгтэй. Ер нь яг нэг юм дотор юм байгаад байдаг ба. Одоо хэдий гадаадд боловсрол эзэглэхэд тэндээ ажиллаа тэг гадаадд гой сайхан яг байж болно. Гэхдээ яг нэг юм цаанаасаа яг гадаадд мэдлэг боловсрол эзэмшлээ. Буцаад тэрийг би Монголдо авчрах хэрэгтэй. Монголдо тэрийг одоо юм хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг юм яагаад ч дотор байгаад байдаг. Тэгээд бас нөгөө талаараа би яг өөрийнхөө үеийнхэн бас амар итгэдэг. Одоо яг Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ? Дээгүүр гултур юу болж байгаа вэ гэдэг ер нь бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Яг энийг одоо өөрчлөх юм уу те арай нэг юм гоё гэрэлтэй гэгээтэй болгох үе нь яг манай үеийнхэн гэж би яг
итгэдэг гэх юм уу. Тийм болохоор гадаадд суралцж байгаа Монгол одоо үеийнхаа яс болох Монголдоо төлрөөсөө мэдсэн сурчнаа Монголдоо хэрэгжүүлээсээ бид чинь нэг тийм үүрэг хүлээсэн хүмүүс байх гэж би бодоод байсан. Тэгээд манай үеийнхэн одоо хайрцангуй нэг талаараа Монголын одоо нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа. Ерөөхдөө гадарлаж байгаа мэдчихэж байгаа. Нөгөө талаараа бид нар яг одоогийн нөхцөл байдалтай яг хөл нийлүүлж чадах байгаа байхгүй. Яг техник технологи яаж хөгжиж байгаа, AI яаж хөгжиж байгаа. Яг бүгднийг суралцаад явж байгаа. Тийм болохоор ер нь аль алийг нь ойлголттой мэддэг болсон. Тийм болохоор бид нар яг одоогийн нөхцөл байдлыг том болоод одоо сурч төгсөөд их өөрчлөх юм уу те бас нэг шийдвэр гаргалт бодож санаж байгаа нь бас арай өөр байх гэж бас хэлж байгаа. Тийм байна. Тэгээд Монголын байгаль орчны асуудал бол яриад байвал зөндөө байгаа. Бид нар агаарын бохирдлоор тийм жижигхэн ус, тийм цөөхөн амтай хэрнээ тэр агаарын бохирдлын одоо хор уршигын эзэмшиж байгаа хувь ямар амарлаа те жоох хүүхдүүд том хүртэл одоо хотод Улаанбаатарт гараад ямар аимшигтай агаараар ажиллаж байгаа л те. Тэр метээс эхлээд юу манай Монгол улсын байгаль орчны асуудал бол хэрсэн бусад улс орнуудтай дэлхийдээ харьцуулахад бол нэлээд дээгүүр байгаа, нэлээд асуудлууд ихтэй байгаа. Тийм болохоор ер нь сурч мэдэх юм төдий чинийгээр их байгаа. Тэрийгээ бас очиод хэрэгжүүлэх ажил ч гэсэн их байгаа гэж харж байгаа. Монгол зүрх Унгарт. Мондоо энийг ингэж хараад энэ мэргэжлийг сонгоно гэдэг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон? Яг хөө сонгох шалтгаанууд сая хэлсэнчлэн багтаа ер нь бол энэ чиглэлээр юм сайн дээр ажиллаж юм ба тиймэрхүү хийдэг гэсэн. Нөгөө талаараа яг хөө аав ээж нарын ч юм уу өвөө эмээ нарын маань загтаг захиас гэж магадгүй. Ер нь аав ээж хоёроо хараад хахад дандаа бусдын төлөө сэтгэлтэй. Ерөөсөө өөртөө тоодоггүй. Тэгээ нэг юм. Бид нар яг хөө болж байна гэдэг. Ер нь бол айц болох. Бусдыг гэсэн сэтгэлтэй байгаад байдаг. Ер нь тэгээ хараад хахад манай өвөө эмээ нарын маань цагж байгаа өгнүүд ч гэсэн бусдад тустай бай. Ер нь ингээ бусдыг боддог бай. Тусалж чадхаар бол тусалдаг бай гэд. Тэр амар нөлөөлсөн байж магадгүй. Ер нь цаанаасаа нэг суудсан гэх юм уу? Яг за чи яг тэр мөрөглөж сонгох гэж байгаа дахин ч хэлээгүй. Тэгээд ер нь гоё байгаль орчиндаа ээлтэй хүн бай. Одоо хэдэн жил ч одоо энэ орчлох ороод хүн байхыг мэдгүй шүү дээ. Тийм болохоор энэ цаг хугацаанд гоё их орондоо ээлтэй хийж бүтээсэн эерэг зүйлтэй. Би одоо магадгүй одоо нэг өдөр бөхөд те нэг харамсгаагүй тийм гоё юм хийж байгаа хацаа хүн байдаа л гэж бодсон. За Унгарт ирсэн сэтгэлдээс хуваалцаж анх ирээд соёлын шоконд орж яваа. За ер нь Унгар руу сурах ер нь миний анх удаага гадаад руу гарах айлал байсан. Нэг ч удаа өмнө гадаад руу одоо онгоцоос сууж үзээгүй. Гадагшаа явж үзээгүй. 18 хүүхэд байсан. Би бол яг 11 12 дугаар ангидаа гэрээсээ хол юм дотор байртай суугаад сурдаг гэсэн. Тэр бол яг гэрийнхнээс хол гэхдээ би баярын өдрүүдээр гэрмэртэй очиад гоё байж байгаа шүү дээ. Тэр бол нэг асуудал биш байсан. Тэгээд яг оюутан болсон чинь би яг нөгөө онгоц бодол дээр гэрийнхнээс салаад яг нөгөө нэг баяртай гэж хэлээд нөгөө хаалгаар ороод юу байдгийг хадаа ямар ч төсөл байгаагүй. Би одоо яалал гэж бодсон. Би одоо яаж ч нөгөө нэг өнгөрлөө шууд итгэж байхгүй. Би чинь одоо дамжиж нисэн. Яаж онгоцоо солих юм? Ер нь юу болох юм? Ачаа мачаа одоо чеклүүлдэг л гэсэн яад юм байгаа. Би өөртөө юу ч мэдэхгүй. Паспортаа хүртэл хинд очиод яаж шалгуулахаач мэдэхгүй. Тийм хүүхэд анх яаж явж ирв? Ирчихсэн. Тэгээд хүүхдээ хань шавахгүй би гавганцаараа. Тэгээд тухайн үед одоо амар зөрөгтэй л байсан юм шиг байгаа. Тэгээд би ч одоо чадна явлаа. Гадаадд сарах угаасаа байгаа мөрөөдлөөсөн. Чи одоо мөрөөдлөө биелүүлэх гэж явж байгаа. Тийм охин. Тийм болохоор ерөөсөө юу ч тулгарсан гоё даваад гарандаа л гэсэн бодолтой байдаг гэсэн. Тэгээд манай аав чорч гэсэн амар зөрөгтэй байж 18 стокноо тэгэхэд явуулцдаг юм байсан. Тэгээд Унгарт ирээд орой бууж байсан юм аа. Тэгээ би чинь онгоцынхаа буудлаас бас яг яаж авах мэдгүй. Би ч таньж мэддэг нэг ширхэгч хүн байхгүй. Таньж мэддэг нэг газар ч байхгүй. Тэгээ чад нь унгар хэлнийхаа нэг үгийг ч би сураг барьсан. Унгар хэл баг байдаг үгүй ч мэдгүй юм дээрсэн баха. Тэгэл анх буучаал бидээд жоохон гайхан
нэрчөө юу болчихоо. Эцэгт нь Монголоос таны зөрүүтэй аав ээж маань үзэж байгаа. Би жоохон орой өнгөрт бож санаж байна. Тэгээд онгоцоо бодлоос бас яг яаж хайрдгаа мэдэхгүй тэгэл такси дуудаад таксийн цугаал нэг газар хэлээл. Тэгээд тэр газартаа бууж ясан. Тэгээд одоо бодохоор жоохон амар зөрөгтэй л эдтэй л гэж өөрөө бодоод тухайн үедээ бол гоё юм да. Гадаадад ирчихлээ шүү дээ. Гадаадд гэдэг чи ямар гоё юм бэ гэж явж байгаа шүү дээ. Ачаага барьсан. Тэгээд ингээ бүх юм амар гоё сонин садан. Тэгэл ваа ямар гоё юм бэ гэж бодсон. Ядаж нөгөө нэг буучаал буунгуудаа нөгөө нэг гэрлүүгээ за би ингээд эсрэнд бууцсан шүү гэж ярих юм уу байсан уу? Буцмц. Яг хөө интернет бол байсан. Тийм. Хайрцангуй бас дата матагаа зохицуулчаад ирсэн юм шиг байгаа маа. Тэгээ яаж хийж байгаа нөгөө нэг Google Map-аа ч гэсэн ядаж харна шүү дээ. Би ч одоо хаашаа явах вэ? Яаж такси дуудах вэ гэдэг юм аа гайгүй судалж чадсан. Тэгээд юм бол гайгүй. Оюутны холбооныхоо талаар яриач. Хизээ тэргүүлсэн тэргүүний танах яаж сонгодгийг Оюутны холбоонд бол би яг анх яаж орсноо гэдэг тий. Би 2024 оны 9 сард ирээд 10 сард шинэ нэвтрэлд орсон байсан. Би угаасаа л нөгөө нэг жоохон бахын л хаана орсон бож гэж тэнд явж яадаг. Хаана одоо юм болно тэнд байж лээдэг юм хөө байсан. Тэгээ бас л яг тэрнээсээ дутхгүй шинэ нэвтрэлтэнд бүртгүүлээд ярьцхан очиж ороод ер нь холбоонд илт орчихсон. Тэгээд шүүн болж нэг кофе ууч хөлөө. Нэр кофе. Хамгийн анх холбоонд медиа хорооны гишүүн гэж орж ирсэн. Медиа хороо зохион байгуулалтын хороо гэдэг хоёр хороонд ер нь шинжлэл тавьдаг. Тэгээд медиа хороонд ороод за нэг хэдэн сар болсон юм болоо. Хэдэн сар болж байгаад тэгээд медиа хорооны лидер алах болж явж байгаад тэгээд сая 2026 он 25-26 он шилжчихсэн ер нь тэргүүн болсон гэх юм уу. Тэгээд тэргүүн яаж болдог вэ гэхээр ер нь манай сонгуул явагддаг гişүүдтэй. Тийм үү. Хэмжээний. Тэгээд 70% нь гişүүдээ сонголтоор 30% нь ер нь хуучин тэргүүнийг санасаар явдаг. Тэгвэл танах сонгол явагддаг гэхээр айгүй юу хариуцлага өндөртэй байна тий. Тийм бид нар чинь одоо нөгөө нэг тусдаа өөрсдийн гэсэн дүрм журамтай, хариуцлагатай тэгээд тэргүүний үүрэг гэж байна. Медиа хорооны ахлах одоо бас тусдаа үүрэгтэй, гişүүдний тусдаа үүрэгтэй ч гэдэг юм. Яг тийм юм бол яг ингээд албан журнаар. Одоо таны оюутны холбооноос ямар арга хэмжээ явагдаж байна? Яг энэ оюутнуудад чиглэсэн гадаад харилцааны яам Монгол улсаас танарт дэмжлэг байдаг уу? Гадаад харилцааны яам гэхээсээ илүү бид нар одоо дэмжлэг бүсгтээ элчээ сайдынхаа ямар уу? Одоо Монголоос өнгөр болоод байгаа. Элчээ сайдын ямаргаа ер нь бол дэмжлэг хүсдэг. За тэгээд энд одоо үйлчлэгээ аж ахуй эрхэлдэг Монгол эзэнтэй газруудаас бас хүсэлт тавьдаг. Тийм тэгээд ер нь аль болох томоохон үйл ажиллагаанууд дээр тэднээс дэмжлэг хүсдэг. За тэгээд жижигхэн үйл ажиллагаануудыг бол биднээс хөрхөн сарын хурамж гэж гişүүдээс авдаг. Тэндээсээ бас хөрхөн босгоод үйл ажиллагаануудыг бол хийцдэг. Тэгээд сая тэргүүн болсноос хойш бол би аль болох уунгарч зохион байгуулагдж байгаагүй ийм шинэхэн арга хэмжээнүүдийг аль болох зохион байгуулахыг хичээсэн гэх юм уу. Тэгээд дараагийн жилүүдэд гоё боломжтой болгоод зохион байгуулагдаад явах боломжтой тийм үйл ажиллагаануудыг аль болох хийхийг хичээсэн. Тэгээд тэд нар маань ч гэсэн маш гоё амжилттай болоод явж байгаа. Тэгээд дараагийн жилүүдэд илүү өргөн гоё болно гэдэгт бол найдаж байгаа. Ямар мундаг. Сая чи тэглээ штэ. Унгар улсад ирэнгүүтээ буугаал хаашаа яаж яхаа мэдгүй Унгар ар нэгч үг байхгүй гэж оюутны холбоо энэ шинэ ирж байгаа оюутнуудад тэр талаас нь ядаж нэг зөвлөх юм юу байдгүй. Байдаг яг шинэ ирж байгаа оюутнуудад зориулаад элчээ сайдынхаа ямтай хамтраад бид нар эхлэл түүх гэдэг үйл ажиллагаа хийдэг. Тэр маань болохоор нэг өдөр одоо энэ хууль зүйн зөвлөгөө өгдөг нэг хүн байдаг. Тэгээд ер нь манай оюутны холбооны зөвлөө өгдөг элчээ сайдаас хүмүүс одоо суугаад одоо бүхий хэрэгтэй мэдээллүүдийг шинэ ирсэн оюутнуудаа өгдөг. Тэгээд манай одоо хуульч ах маань амар юм хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгдөг. Энд ер нь хүмүүс тийм одоо алдаа гарах гэдэг шүү. Тийм одоо эрсдлүүд гарах магадлалтай шүү. Та нар энэ дээр илүү анхаараарай. Ийм юм болох одоо эрсдэлтэй шүү. Энэ дээр илүү одоо анхаараарай
бичиг баримтнаар ийм асуудлууд гарч магадгүй шүү. Хэрвээ асуудал гараад та нар ийшээ холбогдох ёстой шүү гэдэг ч юм уу. Одоо бүхий талаар нь гоё зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгээд дараа нь бид нар яг Будапешт хотын юм гоё аялалтад аялал хийж өгдөг. Тэр айгүй хэрэгтэй үйл ажиллагаа байсан. Тэр маань яг намайг ирдэг жилд бол 9 сарын сүүлд зохиогдлоо 10 сарын ихээр болж байсан. Тэр яг одоо их шинэ оюутнуудыг ирж дуусны дараагаар ер нь бол зохион байгуулсан. байдаг. За одоогийн байдлаар манай оюутны холбооны 27-8 гишүүдэд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд дотроо медиа хороо, зохион байгуулалтын хороо, санхүү хороо гэсэн 3 хороод хуваагддаг. За тэгээд удирдах зөвлөлийн гишүүд гэж байдаг. Тэгээд удирдах зөвлөл дотроо мэдээж тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг, тэгээд хороодуудын ахлахууд ер нь байдаг. Тэгээд иймэрхүү зохион байгуулалттай үйл ажиллагаануудад зохион байгуулдаг байгаа. Тэгээд оюутны холбоо маань жилдээ 2 удаа хэлэлцэж зардаг. Намар хэлэлцэж, хамар хэлэлцэж тэгээд тэгээд ер нь элэлтүүдээ өөрсдийнхөө сошиал медиа, Instagram пэйжүүд дээрээ ер нь эсэлт зарласан байгаа шүү гэд пост юмнууд бол явагддаг. Тэгэхээр ер нь манай оюутны холбооны элэлт хүсэлтэй гишүүд маань өөрсдийнхөө форм, анкетыг бүгд явуулдаг байгаа. Яг өөрсдийнхөө сонирхлоор гэсэн. Энд ерөөсөө ямар нэгэн одоо чаленж гэдэг юм уу те яг тиймэрхүү юм бол байхгүй бүх зүйл одоо сайн дурын үндсэн дээрээс явагдаж байгаа гэх юм уу. Гэтэ яг оюутны холбоонд орж ирснээрээ оюутнууд маань маш их зүйлийг суралцдаг. Одоо хүрээлэлтэй одоо гоё үсэгдэг. Тэр дундаас одоо маш гоё хамтарч юм хийдэг хүмүүс гардаг ч юм уу те. Эцэг сонирхлоороо нэгдээд нэг гоё шинэ зүйлийг хийдэг ч юм уу. Ер нь оюутны холбоонд орж ирснээр маш олон нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч гэсэн маш олон давуу талууд ер нь одоо суугдчихдаг, авч идэг юм. Би ч юм асуумаар байна л да. Чи оюутны холбоонд хэлцээгүй те. Оюутны холбооны тэргүүн болоогүй. Зүгээр л энэ сургуультай арай сураад бусдын адил ингээл төгсөөд явсан бол ямар авах вэ? Оюутны холбоонд ороод одоо ингээ явж байгаагаараа чиний амьдралд дэвшилттэй юу орж ирж байна? Одоо ер нь миний амжилттай байгаа ч юм уу ер нь ингээ яг амар амжилттай ч гэсэн яг юм тодорхой хэмжээнд одоо хүрчээд байгаа шалтгаан нь магадгүй оюутны холбоо энэ өнгөр ус бич нэг ч одоо хүн танихгүй ирсэн, нэг ч газар мэдхгүй ирсэн. Тэгээд уулууд учирсан хамгийн гоё хүмүүс одоо яг гэр бүсийг минь хүрээллийг бүсгэж байгаа бүхий л хүмүүс яг оюутны холбоогоор л дамжиж одоо гарч ирсэн гэх юм уу. Оюутны холбоо байснараа би маш гоё хүрээлэлтэй тэгэхээр би маш гоё дурсамжуудыг бүтээж байгаа чинь оюутны насны маань маш богинохон хугацаа байгаа шүү дээ. Энэ одоо хугацааг маань маш гоё дурсамжтай болгож өгч байгаа. Маш гоё хүрээлэл, гоё найз нөхөд хамтын одоо хүрээллийг маань бий болгосон юм маш чухал үн цэнтэй зүйл гэж бас хэлсэн. Тэг. Оюутан байх чинь яг сурах амар чухал ч гэсэн буцаад нөгөө нэг оюутан насны дурсамжаа бүтээх те тэр одоо гоё хүрээллийг олж авах гэдэг маань бас адилхан чухал зүйл гэж би бодод байдаг. Европод зэрэг бас нэг давуу тал маань гэх юм уу нөгөө шингэний мэдтэй тэ ингээд гоё улсууд руу ингээд явж болдог тэр нь бүр надад ямар гоё вау гэж бодогдчихсан гэх юм уу. Тэгэл одоо улсууд руу явах нь одоо манай Монголоор дарах явлаа Эрдэнэт явлаа гэдэг шиг нэг юм айгүй юм ойр зур юм болоод байгаа хгүй. Тэрнээс одоо Монголд байж байгаа хүн тэ нэг юм өөр улс руу аялна гэдэг чинь бол тэр чи амар юм гоё тэ амар том зүйл гэж бодогдохоор байтал Европод сурж байгаа нэг давуу тал нэг юм гоё. Улсуудаар аялах нь надад амар юм гоё ясан гэх юм уу. Би анхудаага нөгөө гадагшаага явж онгоцон сууж байгаа хүүхд чинь энэ ирсэн чинь одоо бусад одоо улсууд руу аялахад ингээ бүр нээлттэй чөлөөт болсон. Тэгээд найзуудтайгаа аялах нь ер нь айгуу тийм гоё дурсамж болж үлдэж байгаа гэх юм. Шинэ улсыг шинэ гоё найзуудтайгаа үзээд гоё дурсамжууд бүтээгээд тоглоод тэгээд тэр нь одоо магадгүй жоохон бурмаа харуул тэр бол өмхийг мөрөөдөл нь бэлэгдэшгүй мөрөөдөл байгаа шүү дээ. Тэгтэл одоо яг ингээд хэзээ ч хамаагүй хүссэн үедээ найзуудтайгаа бараг хүссэн улс руугаа явж аялах боломжтой болж байгаа. Тэгээд жоохон байхад бол үнэхээр одоо Парисын Эйфелийн тавар дээр бол үнэхээр ийм мөрөөдөлтэй хэзээ ч би бараг амьдралдаа харах болов үгүй болов гэсэн бодолтой байдаг гэсэн. Тэгтэл одоо хажууд бараг байж тээ. Тэгээд тэгэхээр яг аялах бол шинэ хобби бол нэгсэн гэх юм уу. Тэгээ энэ маань бас миний амьдралын бас гоё дурсамжуудыг бий болгож байгаа. Тэгээд 18-19 хүүхэд ингээд өөрийнхөө хүссэн
гэсэн өргөчөө үрэл өөрийнхөө хүссэн үйлс рүү аялна гэдэг бол бүр магадгүй 13 14 настай бурмаа бол бүр ямар мөрөдөл амьдрал байл гэж бодож байна. Тэгээд аялах бол үнэхээр гоё юм билээ. Орчлон хорвоотой танилцсан гэдэг бас үнэхээр сайхан юм байлээ. Тэгээд гоё сайхан зүйл үзэх болгонд бол яг юм орчлон хорвоогийн яг энэ цаг мөчид л нэлсэн болохоор би энэ гоё зүйлсүүдийг харж байгаа. Магадгүй жоохон өмнө төрсөн бол би харахгүй байх магадaltaй. Магадгүй хэдэн жилийн дараа төрсөн бол дахиад энэ зүйл байхгүй болчих юм билүү. Тэгээ яг энэ цаг мөчид хүн болж төрсөндөө яг юм аялаж явж байхдаа шин садан гоё зүйл үзэх болгондоо яг юм хүн болж төрсөндөө амар талархдаг. Надад нэг юм сонирн байна л да. Чи чинь айгүй чухал мэрэгжил ахгүй юу? Бүх улсад байгаль орчны инженерчил гэдэг чинь ерөөсөө хүний их хэмж доктортой адилхан мэрэгжил. Тэгээд энэ танатар сургуульд босод сургуулийг бодох юм бол арай нэг ингээ одоо юу гэдэг нь их оюутантай те. Эсвэл мэдгүй надад айгүй чухал мэрэгжил учраас танаа энэ сургуульд бүх курстэй ангиуд нь айгүй олон оюутантай байдаг болоо гэж бодоод байна л да. Манай мэрэгжил манай сургууль болохоор ер нь унгарчуудын анги, манай анги болохоор интернэшнл, гişүүд нь англи хэл дээр явагддаг. Тэгээд ер нь илүү олон улсын оюутнууд байдаг. Тэгээд манай мэрэгчлэр за нэг яг манай ангид бол за нэг 20 гаруй өөр улсын оюутнууд байдаг. Тэгээд унгарчууд бол илүү олон байдаг гэж бодсон. Тэгээд жилээс жил энэ тоо ер нь ихсэж байгаа гэж харж байгаа. Манай дараагийн жил ерсөн оюутнуудыг хараад хахад ч гэсэн ер нь хайрцангуй олуулаа байлаа шүү. Тийм тэгээд энэ мэрэгжил бас сүүлийн үед нэлээд эргэлттэй ч юм уу хүмүүсээ энэ сонгох магадлал бас ихсэж байгаа гэж бол би бодож байгаа. Энэ чинь бас нэлээд одоо сүүлийн үед бол зайлшгүй шаардлагатай мэрэгжил бас болоод байгаа шүү дээ. Тийм болохоор энэ мэрэгчлэр бас илүү олон хүн төрөөд гоё илүү гүнзгийрүүл судлаасаа энэ чинь бас маш олон салбар байгаа шүү дээ. Одоо байгаль орчны өөрчлөлт, дахин боловсруулалт, тэгээ янз бүрийн бохирдол гэдэг чинь дотроо бас маш олон салаалдаг учраас илүү олон хүн энэ мэрэгжлийн үн цэнийг ойлгоосай гэж би хүсэж байна. Яг унаа. Унгар оюутнууд чиний бодлоор манай монголчууд ер нь зөвхөн унгар оюутнууд ч гэлтгүй. Монголчууд ер нь манай монголчуудад хэр илгэсэг, хэр дотно, ер нь монгол оюутан гэлэн нэнгүүт хэр одоо нэг ингэж дотно хүлээж авдаг. Би бас унгартай айгүй хайртай штэ. Яг нэг тийм цаг агарын хувьд ч тэр хүмүүсийн хувьд ч тэр ер нь одоо хүн амьдрахад ээлтэй ус гэдэг маань л одоо энэ болоо даа л гэж боддог. Тэгээд анхны гадаад орон байсан болохоор ч тэр юм уу би яг бүх зүйлийг унгартайгаа харьцуулаад байдаг. Одоо шинэ мэдээж улсуудаар аялж байгаа штэ. Тэр болгоныгоо би ягаад ч унгартайгаа харьцуулаад байдаг гэх юм уу. Тэгээ одоогийн байдлаар бол унгараас авсан юм бол яг ингээ алга. Яг амьдарч байгаа болохоор ч тэр юм уу зүгээр ганц 2 хоног аялаад явж байгаа болохоор би сайн мэдрэхгүй байна уу мэдхгүй. Ямар ч тач унгар болсоо яг миний хувьд одоогийн байдлаар нэгдүгээр байрандаа стил байсараа. Тэгээд хүмүүсийн хувьд яг жинхэнэ унгарчууд бол монголчуудад айгүй хайртай, дуртай. Бид нар чинь түүх нэгтэй, түүхээр огцлолтой. Тэгээ ингээд бид нар чинь баг ийм гарал үүсэл нэгтэй гэж яах гэдэг. Бид нар баг цус нэгтэй штэ. Монгол хүн хөх талбартай төрдөг. Бид нар ч гэсэн хөх талбартай төрдөг штэ гэдэг ч юм уу нэг юм өөрсдөнтөөгөө жоохон хамаатуулах дуртай унгарчууд бол. Тэр утгаараа тэр манай монголчуудад бол айгүй дуртай. Тэгээд газар зүүн байршил, цаг агаар барилгах ч юм уу бүх зүйл нь надад айгүй хүнд гоё ээлтэй. Ялангуяа Монгол гоё байдаг зүйлс. Би бас яг энийг айгүй надад анзаардаг байхгүй юу. Тэгээд би яг энэ талаар монголчууд ер нь манай монголчуудад хэдэн хувьд нь те эрэг гоё сэтгэл төрүүлээд хэдэн хувьд нь арай нэг жоохон юм сэтгэл дундуур бодогддог бол тэгээд зочин болгоноосоо би асуумаар санагддаг л да. Тэгэл баг л одоо миний нөгөө нэг форум болсон асуулт гэхүү хүн болгоно л амар гоё эвгээр ярьдаг. Гэтэ би яг нэг юм боддог байхгүй юу. Хүн ингээд яг өөрөө амар гоё эрэг өөрөө ийм гоё үзэл бодолтой. Тэгээ хүмүүс хандж байгаа хандлага ч гэсэн эрэг байвал зөрүүлээд ямар ч хүн зөрүүлээд нөгөө бодны тасгалшрал дээ. Яг өөрөөсөө гоё энерги, гоё хандлага гаргавал зөрүүлээд яг тэр хандлага өөрөө мэдэрч чадна гэдэгт бол би яг итгэдэг болохоор
Тэр бол яг хүн хүнээс хамаардаг баг. Хэрвээ муухай зүйл мэдэрвэл яг хүн өөрөө муухай жоохон гаргасан тэр хүн таагүй мэдрээс төрүүлсэн байна даа л гэж би боддог. Яг үнэ. Зүгээр л тэр хүний ямарыг мэдхийн тулд угаасаа өөдөөс ирж байгаа хүний өөдөөс чи зүгээр л энэ нэмсэглэл өнгөрөхөд нөгөө хүн хариу чи инээнэ л гэдэг яг бүр бичигдээгөө хүлээдэг штэ. Тийм би бол яг тэрэнд бол амар ихтэй. Тэгээ үнэхээр яг хуу тэр хүн муухай ажиллах юм бол яг хуу нэг муухай юм тохиолдож юм уу те. Нэг удаагийн юм билүү гэж таахгүй хайчдаг юм. Өнгөрийг нэг өгүүлбэрээр тодорхойлвол чиний хувьд нэг өгүүлбэрээр миний амьдралын хамгийн том дурсамжийг бүтээж байгаа газар ч гэх юм уу? Гэдэг бодож байна. Магадгүй хэдэн жилийн дараа энэ бүх зүйл мэдээж дурсамж болж үлдэх нь үнэн. Гэхдээ миний амьдралын хамгийн нандин, хамгийн гоё, хамгийн гэгээлэг үе маань яг энэ улсад өрнөж байгаа болохоор энэ цаг үеэ би айгүй нандинаж хайрлаж үлдэх хаа. Яг нэг юм өчүүхэн жоохон 18 таахан гэрээсээ гарсан байгаа. Тэгээд энэ богинохон хэрнээ хамгийн нандин цаг хугацаа энэ улсад өрөнгөрж байгаа. Тийм болохоор би яг энэ улсад одоо огтлолцож байгаа, таарж байгаа, найзалж байгаа бүхий л хүмүүстэй нэг юм гоё нандинаж хайрлаж аль болох юм муухай сэтгэл төрүүлж гомсон хамгийн гоё дурсамж нэг юм гоё байх юмсан л гэж бодоод байдаг. Ерөөсөө нэг юм хар бараан зүйлс үлдээмээргүй байдаг. Магадгүй хамгийн нандинаж хайрлах хамгийн том дурсамж манайх. гоё хариулт байлаа. Би одоо яг өнгөт ирж байгаа. Гэхдээ намайг хүмүүс бурмаа гэдгээс илүүтэйгээр Монгол хүн гэдгээр нь илүү одоо тогтоож авч одоо үнэлдэг гэх юм уу? Тийм болохоор би чинь бас зөвхөн хувь хүн гэхээсээ илүүтэйгээр би чинь Монгол улсаа төлөөлж байгаа. Би чинь Монгол гэдэг нэрийг авч явж байгаа хүн штэ гэдэг бодол одоо ягаад ч бараг нэгдүгээр байранд ингээд тулаад байдаг гэх юм уу? Тийм болохоор аль болох бас би чинь Монгол улсынхаа нэрийг төлөөлж байгаа авч явж байгаа хүн юм чинь тэр хүнд бас тэр юм гоё сэтгэл янз гоё хариулт байлаа. Нэр яг тийм байхгүй юу? Зөвхөн бурмаа гэдгээр нь биш. Тийм энэ чинь Монгол хүн шүү. Монгол хүлээж авах юу чинь бас аавын нэрний ихний үсгтэй яг тэгээд зэрэгцээл явж байгаа. Тийм. Яа, наач л гоё хариулт байлаа. Гэрэл зургийн сургалтыг олон жилийн туршид болж байгаа Фотолинк агентлаг онлайн сургалтынхаа үнийг 50% хямдруулан та бүхэндээ санал болгож байна. Манай вебсайтад байрласан видео хичээлүүдийг та 3 сарын хугацаанд дуртай цагаас сонгон үзэж судлахаас гадна сар болгон зохион байгуулагддаг танхимын сургалтын дадлага ажиллагаануудад хүрэлцэн ирж биеэр хамрагдах боломжтой байгаа нь манай сургалтын бас нэг онцлог давуу тал байгаа. Та манай онлайн сургалтанд хамрагдахдаа манай вебсайтаар орж цахим сургалт гэсэн цэсэнд хандан өөрийн бүртгэлээ үүсгэн худалдан авах гэж илгээснээр бол таны онлайн сургалтыг дэвтэ болох юм аа. Гэрэл зураг сонирхогч та бүхэн онлайн суурь мэдлэгийг цэгцтэй авч гэрэл зурагт үр дүнтэй суралцаж эхлэхээр зэхэж буй бол яг одоо эхлээрэй. Таны дараагийн зураг өөр түвшинд гарсан байх болно. Үй мэгс нь гоё мэдчилгээ ирсэн байгаа. Гэрээс нь мэдчилгээ ирсэн байгаа. Одоо бүгдээ мэдчилгээг нь үзье. У меня есть понадежда, ты зачем? Я буду подказать Страсбург. Ты за. Би яг тэр болохоор бас яриад байж чаддаг амар хэцүү амар давгүй болохоор тэг хаяа ганц баярын өдрүүдээр л яхаараа уйлчих га тэгээд тасалчаал. Раз мы идем водь. Oh my god. За бас тэгээд одоо шүү. За миний ачаах хүн бурмаа бол одоо миний манай гэрэлд хамгийн анхны одоо ачаах юм аа. Эмээн тэгээд охиноороо их бахархаж байгаа шүү. Миний охин одоо өнгөрт суралцаж байгаа. Тэгээд эмээн охиндоо хайртай шүү. За 90 сар бол сонсон сэтгэлд эдгээр бие чимгээс эрдмэр бие чимжаараа. Сайн байна уу миний охин. Кичээ намун санаа өдөл өсөн дэлгэж боён гисгэнэ тусфаа. Аваач тагаштай. Энэ одоо эхондан үнэн сайхан ажиллаж сайн сайхан явж байгаа миний асуу норт боён нарийн сайн сайхан байхыг хүсье.
Өөрсдөө гэж холтгоо миний охин. Тэгээ мөн хоёр сайн байна уу? Миний охин Бурмад сайхнаа хэлье. Сүүгээ өргөж, дээжээ өргөж хүүгнээ залжуулж байдаг шүү. Хусан зурганд байлаа хамаагийн бүгдийг залжуулдаг даа бэ. Миний 9 мөр ачаар өрийн өнөр 34 хөргөн бэр болон байдаг ямар болон сайхан миний хүсээ өрөөё гэдэл дээжээ өргөдгөө. Сүү дээжээ өргөж хүүхдээ залжуулдаг, хүүхдүүдээ залжуулдаг аа бэ. Та тэгээд эрүүлэн кажаа сайхан хүсээ өрөөё. Охинтой хайртай шүү. Охиндоо хайртай шүү гэж хэлгээд байна. Гээд биш дээ. Сумрагтай хамаагийн одоо цаг үрсэд өөрийгөө өргөж мэрээчүүд бүгд амараа сайхан байхын өдрийн үеийг тэгшиндээ. Юусэд ката сайхан яваарай миний. Дараа онтаа зэрэг гэмаа дараа миний роос. Тэр багтаж нүсэн тийм айдасаа. За миний охин Бурмаа ас холомор усад ном сурч хасаж чавсаа охины хадаа чин шургуу хөдөлмөрч зам маш бахархдаг шүү охин хайртай шүү миний охин сайн сурч их ном альтантай хүн болсонээрээ Осарндаа хийхэж дээ. Осарндаа хийхийж тэгээд сайн хүн болоорой. За миний охин Бурмаа 2006 онд яг аав ээжийн анхны охин болж төрсөн. Одоо 3 дүүтэй. Тэгээд бас аавынхаа өвөө эмээг анхных нь одоо өвөө эмээ болгож анхных нь ачхан болж мэндэлсэн. Тэгээд мэндэлсэн цагаас л ер нь юм буян гიშгтэй тийм одоо яг төрж явах үед нь юм бороо орж исэн тийм гоё нартай бороо орж исэн гэж ярьдаг. Тэгээд охиноо тэрүүгээр нь их бэлэгшээдэг. Тэгээд охин маань ер нь багасаа л тийм галтай цогтой, тийм авхаалчтай, сэргэлэн тэгээд хүнд тустай, тийм зөөлөн сэтгэлтэй охин байсан. Юг цэцэрлэгт байхдаа тийм адтай, тийм одоо бүжгэлж дуулдаг тийм хөвгт байсан. Сургуульд ороод бол маш их өөрийгөө дайчилдаг. Хичээл номоо ерөөсөө хинээрч хэлүүлэхгүй хийдэг. За тэгэл орой шин бид нарыг унтаж байхад хичээлээ хийж лээ. Өглөө босгоод хичээлээ хийгээ сууж идэг. За тэг хэдийд нь унтдгийг миний охин миний охин даалгавар хийхгүй явж болдгийг ч гэж хүртэл хийж үзчихсэн байхгүй охин да. Тийм одоо дайчин өөрийгөө тийм хичээж дайчилдаг охин байсан. Тэгээд Сквадрын аймгийн 3 дугаар бүрэн дээд сургуулийг 11 дугаар ангийг төгсөөд 10 дугаар ангийг төгсөөд 11 12 дугаар ангидаа Монгол Улаанбаатар хотын тэр нөгөө Цонжин кибербординг гэдэг сургуульд суралцаж төгссөн. Тэгээд төгсөөд Өнгөр улсын одоо засгийн газрын сэтгэлгээг авч энэ одоо сургуульдаа суралцахаар явсан. Тэгээд үргэлж одоо өөрийгөө дайчилж аав ээжигээ юунд санааг нь чилээдгүй дандаа ингэж нөгөө өөрийгөө болгож ингэж дайчин явдаг. За тэгээ бусадтай ийм нийлэмжтэй, харилцаа сайтай, бусдыг хайрлж хүндэлдэг. Ингэж хайрлж хүндэснээсээ болоод бусдын ийм хайр хүндлэлийг авч чаддаг охиноороо маш их баярлж, бахархаж, талархаж явдаг шүү. Тэгээд аав ээж ер нь мэдээж энд сэтгэлээ чилээхгүй, санаа зовхгүй байна гэж байхгүй. Гэхдээ одоо бидний сэтгэлийг чилээхгүй, ингэж жаргаж одоо тэр алс хол оронд ингэж сэтгэл амар амгалан суралцж байгаа л аавч ер нь маш их баярлдаг шүү. Тэгээд миний охины сансан сайн үс бүхнээ сэтгэлчлэн бүтээж одоо хамт олонтой тийм ээ эвтэй найртай за тэгээ хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай л гэж аав ээж хоёр нь юрөөж сурандаа. Тэгээд аав ээж хоёр нь бол юу ч хийсэн ард нь асаалттай танк шүү гэж бас хэлмээр байдаг юм аа. Тэгээ хэлтгээ аав ээж хоёр нь. Тэгээ миний охин алтавандаа сайн залбирч байгаарай. Миний охин ч бас овооны охин шүү дээ. Тэгээд алтавандаа сайн залбирч байгаарай. Ажил үйлсэн дэлгэрч бүтэж явнаа гэж аав ээж хоёр нь юрөөж байна. Тэгээд амжилт хүсье. Хайртай шүү охиндоо. Хайртай шүү. Сайн байна. Сүнс захив байна. Би танайгаа санджив шүү. Тэгээд та минь гадаад мөрөөдлийн төлөө зүтгэж байгаа нэрээ бахархдаг шүү. Та хичээл номоо сайн гээрээ дүүнчсэн сайн болно. Хайртай шүү. Баяртай. Яагаад бахархдаг шүү. 3 төлөвлөлт дээрээс өгдөгт баярлаа. Тэгээд хайртай шүү. Баяртай шүү.
их зүрхэн шиндээсэн дэгэтэй халуун голыг бүлгүүлсэн гочин хөө хасын тоягч булаасан ноттэё За ийм гоё мэдхийн араас имээ өөдөө энэ хайртай гэр бүлийнхэндээ хандаж гоё сэтгэлийн үг хэлж. Тэгсэн нэрээ ийм л гоё хайранд төссөн хүн штэ би гэл би яг энэ хувь заяан төрсөнд амар баярлалаа юм юу. Азтай хүн гэж өөрөө гоё боддог. Меня змэнээр так большая цоцай то это Багтаа тэгээд тод байсан юм аа. Яг ингээд 2 өвөө мэтэй амар ад жаргалтай байгаагаа ерөөсөө бэлэг том байхын жаргал гэж мэдгүй бүхэл хүүхдүүд ийм байгаа штэ гэж боддог байсан. Тэгээд томрог тусам яаж тохиожтой болох тусам одоо ингээд тэднийг бас сонсож ойлгож байгаа. Тэгсэн чинь би чинь бүр ямар юм ховор юм үнцэнтэй хувь даяан төртөө хүн юм бэ гэдэг бүр ингээд амар харсан юм уу. Тэгээд одоо Эмэр хайртай тэрийг ингээд баялаг хийж бас хангалттай чаддгуулаа. Гэхдээ бүр ингээд байг боддог одоо ингээд амжилттай байх юм. Бид нар маань бүр хийх юм ингээд одоо таны хадаа зүгээр намайг бодоод дэлбэрээд байж байгаа штэ гэсэн бодол өрнө. Байг баждаг. Тэгээд одоо энэ байгаа намайг бичсэн хүмүүс бид нар Өөр хинги. Ийм ундаг. Яг ийм хувьтай нолоод төрсөн нэг. Амар баярлдаг. Одоо тэнх амар азтай төрсөн хүн юм байна. Одоо байгаа үе нартай аль болох хамт байх цаг хугацаагаа аягүй үнцэнтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Тийм тэгээд аль болох хамтдаа олон дурсамжийг бүтээгээд байгаа дээр нь манай өвөө маань хамгийн гол нь хоёулаа бүгдээрээ ямар нэгэн өвчмөө бүгдээрээ бад жаргалтай дуулдаж хуурдаад имиж чанаагаад байж байгаа. Тэгээд дөнгөсөө имиж байгааг сонссон ч хөрдөл бүр амар санджлаа. Тэгээд ер нь манай аав ээж хоёрын талын хоёул бүгдээрээ гэр бүл хүмүүс ямар ч баярлсан өвөөгийн дуустал прожигнал дуулдаж хуурдаад ерөөсөө юм дуу хуурдаасардаггүй хүмүүс дунд төссөн. Тэгээд яалтчгүй баярын өдрүүдээр гэр бүлээ амар өгүүлдэг. Хэдийн дайзууд гоё байгаа ч гэсэн гэр бүл яалтчгүй биний хувьд амар чухал оролцоо ажилладаг. Тэгээд Мөн 3 дуутай маань нэг би яагаад бичих дараагүй бол. Тэгээд манай хоёр дуу бас гэрээсээ тустай дотор байртай сургууль сурдаг. Тэдрээс ерөөсөө бичлэг ирнэ. Одоо үзсэн чинь манай сая эрэхтэй дуу гараад ирсэн чинь бас амар шокнд орлоо. Тэгээд манай өвөө минь хамгийн бүсгүй өвөө минь бас юм бичлэгэнд орох юм хүмүүс бас биш аахгүй юу. Тэгээд бас бичлэгэнд ороод хөрх юм ярьсан байгаа л бас амар хөрхсөн. Тэгээд амар гоё бичлэг болсон байна. Стop байлаа. Гэрийнхнийгаа бас зөндөг санаж байгаагаа бас сая ойлголоо. Би чинь нөгөө завгүй явсаар агаад нэг юм гэрийнхнийгаа санах юм завгүй байсан байна. Сая бичиж үзсэн чинь би бас амар санаж байгаа. Гэр бүлийнхэн өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр яг ерөөсөө саяны чиний хэлдэг үйл яг л бүгдийн зэнглэг тайлчлаа. Яг тэгэхээр гэр бүлээч бодох завгүй явсан байна. Яг л чиний амьдрал яг тийм байгаа. Тэгэж одоо би гэр бүлээс чинь мэдлэгээ авмаар санагдаад ингээд авсан. Тэгээд бүгд ерөөсөө танахан бүгдээрээ л ээж чинь сая тэгж хэлсэн. Ээж аав нь ямар ч юм тохиолдсон, ямар ч хэцүү ямар ч юм тохиолдсон гэсэн ард нь асуултаа танк шүү. Энэ ямар гоё бүр зүгээр л хайр. Ямар гоё үг болсон. Тэр үгийг надад ер нь багаас амар хэлдэг байсан. Чи юу хиймээр вэ? Юу орлож ирмээр вэ? Юу одоо сансан байна? Тэрийгээ зүгээр тэрнийхээ араас л тэг ингээд олсон би таар чинь ард байж байгаа. Тийм болохоор би ерөөсөө юунд чиргэлцдэггүй, юунаас айдаггүй юм зөрөгтэй байсан бах гэж. Магадгүй одоо тэрнийхээ өгөр одоо бас байгаа бах гэж бодчих. Бүгдээрээ авнаасаа юм гоё үг гаргадаг. Манай гэрээ өвөө эвэр маань аав ээж нар гоё өгөөдөг.
Тууртай шүү. Окей. Та нарыгаа ийм гоё нэг мэдчилгээ явуулсанд баярлалаа гэж. Намайг энэ хүртэл одоо бүхий цаг үе ард байсан. Намайг би болгосон одоо үнцэнтэй хамгийн чухал хүмүүс маань. Тэгээ бүгд нь маш их хайртай шүү. Миний ард баярлалаа. Та нартай бүгд юунаас охин одоо юунаас яахгүй юунаас одоо эмээхүүгээр явж байгаа шүү. Та нарынхаа залбирал одоо бүрийнх нь тоогоор айгүй амжилттай явдаг гэж. Ер нь амжилттай явах болгондоо би гэрийнхээ авир бод. Тэгээд зөндөө хайртай шүү. Ямар хөөрх юм бэ? Монгол зүрх өнгөрт. Танай холбооны чиг зорилго яг юу чиглэл яг юун дээр тулгуурлаж Унгар улсад маш олон монгол оюутнууд жил алган шинээр суралцах гэж ирдэг. Энэ одоо яг 500 гаруй монгол оюутан байдаг гэдэг тоол байдаг. Тэгээд энэ сурж байгаа монгол оюутнуудаа одоо хооронд нь нэгтгэе, боловсрол, урлаг дэмжиж болох юу байна бүгднгийн тэрнгээр дэмжиж хооронд нь нэгтгэе. Магадгүй одоо ирээдүйн аймарлаг ажлын хамтрагчид том нийтийн одоо их усрууд тэнд манай монголчууд нэгдэх юм билүү юмыг аз мэдлээ. Тэгээд монгол зарим хүмүүс жоохон сонио ойлголттой монголчуудаасаа л одоо хол бай гэдэг ч юм уу те гадаад очиод монголчуудаас л хол байгаарай гэж бүр тактик агаар хийж үзчих гээд юм лээ. Би бол энэ ерөөсөө тийм юмыг мэдрээгүй. Энэ дага монгол оюутнууд аль болох биднийг дэмжихийг хүсдэг, адилхан сонирхлоороо нэгтгэхийг хүсдэг. Тэгээд сонирхлоо нийлүүлээд хэдүүлээ юу хийж болохын, шинээр юу бүтээж болохын гэдгээ хоорондоо ярилцдаг. Тэгээд тийм болохоор ер нь хоорондоо бинийг гоё нэгтгэдэг, хамтдаа гоё танилцын хүрээг нэмдэг, нийлээд хамтдаа гоё шин садан зүйлсүүдийг хийдэг. Тийм гоё гэр бүл холбоо гэхээсээ илүү гэр бүлийг бий болгох юм болов гэж боддог. Тэгээд бид нар маань ямар нэгэн баярын өдрүүдэд гэр бүлийнхэн байхгүй болохоор биенийхээ гэр бүлийн гишүүн болж бинийгээ оролдог. Тэгээд баяртай одоо гонхтой бүхий цаг үед бас хамт байдаг. Тийм биенийхээ ерөөсөө ганцаардах ч юм уу тийм ганцаардлагын мэдрэмжийг бид биедээ аль болох төрүүлдэг гэх юм уу. Бүхий цаг үед бид нар хамтдаа байж байдаг. Тийм болохоор холбоо гэхээсээ илүү юм гоё гэр бүл гэж би нэрлэмээр байдаг. Тийм манай холбооны гишүүд бүгдээрээ гоё бинийг гэсэн сэтгэлтэй. Тэгвэл аим хамт нийлээд арга хэмжээ зохиохдоо хүртэл санаа зориг нэгтэй тийм хүмүүс болохоор ер нь хамтарч үйл ажиллагаа хийх, хамтдаа цуглах тийм юм бол айгуу дуртай. Холбооны гишүүд маань ч гэсэн бинээсээ гоё урам зориг авдаг. Танай холбоог би яг одоо чиний ярианаас бүр ямар мундаг юм бэ, ямар гоё юм бэ, бараг өмнөөс нь баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Ерөөсөө юм гэж бодоагүй. Зэнгэд нэвтрүүлгийнхээ сүүлийн ормыг дурматаа үлдээ. Яриаг үлдсэн юу байна? Аха. Видео нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд нэрнийхэн утганд дээр надад бүр маш их таалагдсан. Тэгээд цаашдаа нэвтрүүлэгт оролцож байгаа олон мундаг хүмүүс нь Монголд очиод маш олон зүйлийг хийж бүтээгээч гэж хүсэж байна. Тэгээд энэ нэвтрүүлэг бас маш олон гоё зочдоор өнөр өтгөн дүүрэн инээдхөөр маш олон гоё сэтгэлийн ярианууд дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Тэгээд танад маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ гаргаж байгаа хичээл зүтгэл өчтөрн тэгэхээр мэдрэгдлээ. Тэгээд манай гэрэлтэй холбогдоод бичлэг аваад ямар их хичээл зүтгэл вэ те. Би бас бүр ингээд гайхлаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа зургаар жоохон уйлж байлаа жоохон өөрийн болгоцсон байж магадгүй. Зүгээр тэр нулимс болвол хайртай гэр бүлийнхнийгээ сансан чин сэтгэлийн хайрын баярын нулимс байсан. Тэгээд би сая бас жоохон уйлж байлаа. Хамтдаа бас илэрхийлж чадаагүй байж магадгүй. Тэгээд намайг өнөөдрийг өдийг хүртэл энэ хүртэл намайг бүтээсэн би болгосон ууслаж утарсан би бүхэл хүмүүстээ баярлаа гэж хэлмээр байдаг. Тэгээд маш баярлаа. За ингээд шалгалт шүүлэг энэ их олон арга хэмжээ энэ холбооны ажил энэ бүгдийн хажуугаар
энэ цаг үед ингээд миний урилгыг хүлээж аваад манай нэвтрүүлгийг зорин ирсэн Бурмаада маш их баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай энэ удаагийн дугаарын зочноор Унгар дахь монголчуудын оюутны холбооны тэргүүн Басанжои Бурма оролцлоо. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргүү уулзлаа. Тэр баяртай үзэгчдээ. Байгаль орчны инженер гэдэг бол ирээдүйн дэлхийн ертөнцийн эмчин юм. Ийм чухал мэргэжлийн эзэмшгийн зэрэгцээ оюутны холбоогоо тэргүүлэн олон залуусын дуу хоолой болж яваа Бурмаагаараа бид бахархаж байна. Чиний минь хичээл зүтгэл бүхэн Монгол орны манд байгаль дэлхийг хамгаалах тогтвортой хөгжих их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгийн манд бас нэгэн тод өнгө болсон Бурмаада маш их баярлалаа. Гочин хөө хасын тоягч буласан ноттэё хангэгавиг уярасан начин хөө хатыг чайлуулах иттэй Монгол зүрх Унгарт